Яагаад шашин бүхний дээр оршино вэ? Энэ удаа бид үүнд хариулт хайх ёстой. Молор Эрдэнэ багш энэний учрыг тайлбарлахдаа шашин бол философоос, шинжлэх ухаанаас, төрөөс асуугаад хүсээд авч чаддаггүй асуултуудад хариулт өгч явах ёстой маш чухал салбар гэсэн. Ийм л учраас хүмүүс аливаа шашныхны өмнө ийм л хүлцэнгүй байдаг байна. Тиймээс шинжлэх ухааны академи ганданд ялагдл хүлээснийг Молор Эрдэнэ багш ил тодор зарласан. Ингээд бүхний дээр яагаад шашин байдгийн учир тодорлоо. Харин тэд үнэхээр ард олныг ингэж хүлцэнгүйгээр барьж хичнээн ч баян эрх мэдэлтэй эрхмийг олны өмнө ингэж ижигрүүлж бүгдийг өмнөө мөргүүлж сүгдүүлж бүхний дээр оршин байгаа шигэ бүгдийг мэдж хүмүүс болоод хүн төрлөختөнд тодорхойгүй асуулт юу байна тэр бүгдэд баталгаатай үнэн зөв мэдлэгээр байж болох аргументтай гарц гаргалгаатай тов тодорхой хариулт өгч чадаж байна. Чадахгүй бол болио л доо. Байх ёстой байранд нь тавиад байр суурийг нь Молор Эрдэнэ багш түүний шавнаар эзэлж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь хүн төрлөختөнд тодорхойгүй байгаа асуулт бүрийг урьж ихсаагаад тэдгээрт өөрсдөө тодорхой хариулт өгч чаддаг байх ёстой. Түүний тулд бүгдийг багшийн зааснаар онолын дагуу зөв өрнөмлөн байгаа орчинд хүлэгдэлгүй. Ахуйгаасаа давж сэтгэн бодоод тогоо өмөрсөн юм шиг энэ байдлаа цөмлөн гарч боломжгүй болгохын төлөө далд нуугдвал бүхнийг нийтийн тусын тулд илчлэн гаргаж идеализм яриад прагматизм баримтлаад энэ олон шашнуудыг шүүж шалгалт авъя. Тэгээд шалгалт тэнцэж чадсныг нь дэмжиж яагаад болохгүй гэж. Хэрвээ аль нь ч тэнцэж чадахгүй бол болио л доо. Онлайн бариад ярьж байгаа цагт орчин үеийн шин шашныг дэлхийн тавцанд гаргаж ирж яагаад болохгүй гэж. Үнэхээр тэг чадаж байвал чадаж байгаа юм дарга байхгүйгээд өөрсдийн байр сууриа тодтгон гаргаж Молор Эрдэнэ багш түүний шавнаар бүхний дээр оршиж яагаад болохгүй гэж. Ингээд шинжлэх ухаанаас, философоос, төрөөс асуугаад хүсээд авч чаддаггүй асуултуудыг өөрчилж ягсаа. Тэгээд танин мэдхүйн зөв эренбийн дагуу хариулт эрэлхийлье. Эхлээд философчид юунд хариулт өгч чадаагүйг тодорхойлъё. Яагаад өнөөдөр энэ бодит гэсэн асуудлыг ингэж яриад философийн гол одоо онтолог, метафизик, экзистенц, реализм, идеализм гэсэн юм 10-аад ухагтхууныг ярьж байна гэхээр ерөөсөө энэ бодитын асуудал бол философчдын одоо маш их одоо зовоож ирсэн 2500 жилийн өмнөөс одоо гаралтай ийм одоо сэдв. За энэ бол Италийн зураач одоо Рафаэлийн зурсан одоо философчдын одоо барилга ордон гэсэн ийм зураг байгаа. За энэ философчдын ордон дотор хамгийн төвд хоёр Платон, Аристотель. За тэгээ бусд нь бол энэгээр бүх одоо Гиппократаас ахуулаад л одоо Демокрит гэдэг бүх философчд бол энэ одоо зурган дээр зурагдсан байгаа. За гол нь философчдын асуулт энэ миний энэ бодит гээд байгаа зүйл үнэхээр бодит үү эсвэл надад одоо туяараад байгаа туяа юу? Тий ингэж туяараад байгаа юм. Дэлхийн философчдын хувьд тодорхойгүй гол зүйл нь бодитын тухай асуудал гэнэ. Энэ миний бодит гээд байгаа зүйл үнэхээр бодит уу эсвэл надад туяараад байгаа туяа юу? Ингэж туяараад байна. Платоны үеэс л эхэлсэн идеализм энэ л асуултыг тавиад эцсийн тодорхой хариултыг олж чадлагүй эрлийн үзүүр нь мухардж. Тэгээд зүйлдээ материалистуудад байр суурь тавьж өгсөн төвхтэй юм байна. Бас идеалистуудын нөгөө нэг эрлийн үзүүр нь юу байж вэ гэвэл ер нь хүний ухаан ийм их чадвартай мөртөө нас орсны дараа энэ ухаан хаашдг юм бол гэдэгт чиглэдэг. За тэгвэл эдгээр энэ шашнууд юу гэж хариулдаг юм бол эхлээд түүнийг сонирхъя. Тэгээд одоогийн шинжлэх ухаан тодорхойгүй асуудлууд юу вэ? Тэр бүрийг урьж ихсаагаад тэдгээр дөгөх шашнуудын хариулт хандах байр суурийг нь тодорхойлъё. Эцэст нь улс төрчдийн шийдэж чадахгүй байгаа нийгмийн бүхэл асуудлуудыг урьж ихсаагаад улс төрчдийн өөрсдийнх нь байр суурийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь бол бүх нам бол намыг бүхэлдэн тараагаад дахиад одоо шинээр намууд зохион байгуулах ёстой гэж манай ерөнхий шийдвэр бүтэрч гэсэн ийм байр суурь барьдаг. Яг тэгвэл анхны намуудын үүсэл бол өөрөө бас сонгодог утгаараа үүсэл. Намуудыг тараах ёстой гэдэг байр суурийг ерөнхийлөгч намууд улсын их хурлын гишүүд баримталж байгаа нь үнэн бол тэгэд яах вэ? Намуудыг тараагаад дараа нь яах вэ? Асуудалд ингэж нухастай хандаж багшийн заасан хичээлийн дагуу яаж зөв зэгстэй, эренбтэй бодож сэтгэхийг багш юу гэж заасан? Тэр л ёсоор чухлыг орхигдуулалгүй, заримыг марталгүй, бүгдийг иж бүрэн бодож сэтгэсээр байгаад бүхнийг зөв танин мэдээд
бодитыг баталгаажуулж, баталгаатай үнэн зөв мэдлэгээр хүн төрлөختөнд тодорхойгүй байгаа бүхий л асуултад тов тодорхой хариулт өгье. Тэгээд түүнийг энэ бол үнэн зөв баталгаатай мэдлэг шүү. Энийгээрээ бол ямар ч алдаа хохирламжлалгүйгээр ийм амжилтанд хүрэн шүү гэх мэтийг логикоор бодож баримтаар баталгаажуулаад хүн төрлөختний цаашид замнууд зохих шинэ мэдлэгийг тодруулан гаргаж хөгжлийн шинэ замналыг дэлхийн тавцанд гаргаж ирье. Түүний тулд юу хэрэгтэй вэ? Багшийн хичээлээс би ингэж ойлгосон. Юуны өмнө нэгдүгээрт зориг хэрэгтэй юм байна. Тэгээд бүх зүйл онлын дагуу байх ёстой юм байна гэж би хувьдаа. Тэр соён гэрэл гэдэг чинь тэр үгийн чинь цаад утга тийм шүү дээ. Германы философч Иммануэл Кант анх хэлсэн шүү дээ. Соён гэрэл. Тэр соён гэрэл чинь юу юм гэвэл ерөнхийдөө л хүн өөрийнхөө буруу өмсчихсэн, буруу ойлгочихсон юмудаас салж чадах зоригтой байгаа ч л гэсэн үг байхгүй. Зарим хүмүүс хулж байгаа тэргээр явах гээд байдаг байхгүй. Тийм. Юмд шинээр цоошноор өмшөхөөс зарим хүмүүс айгаад байна шүү дээ баргалж. Тийм. Хуучинтайгаар явах гээд суралцаад нэгэн философтой болох хэрэгтэй байхгүй. Тэгээд бид нар яах ёстой вэ? Сайн гэвэл бид бүгдээрээ сайн гэдэг болох ёстой. Муу гэвэл бид бүгдээрээ муу гэдэг болох ёстой. Энэ төг хүнийг одоо зодоод ч юм уу занчаад одоо алчхад нэг хэсэг нь миний үзэл бодлоор бол наадах чинь зөв, нөгөө хэсэг нь миний одоо философоор наадах чинь буруу гэж хэлж болохгүй шүү дээ. Бүгдээрээ эцсийн хүн ална гэдэг чинь муухай шүү дээ гэдэг. Тэр философоор бид нар үнэлэх ёстой байхгүй. Ийм их том алдаа манад одоо ерөөсөө яваад маш хэцүү байгаа. Энэ бол миний одоо том одоо тэмцлийн талбар. Тийм. Тэр хүн болгон өөрийн философитой гэдэг бол маш аюултай. Ингэж ийм байж хэлжлэхгүй. Тийм учраас бид түрүү хэлсэн шүү дээ. Төрийн философи, улс орны философи, нийгмийн философи чинь бүгдээрээ бичигдээд гарчихсан, бид нар тэрийг уншчихсан, бүгдээрээ тэрийг ярилцаад инээлдэж сууж ах хэрэгтэй байхгүй. Тэр чинь маад байхгүй. Тийм учраас одоо нэг өөрийн философитой гэдэг шиг өөрөө өөрийнхөө хөрхийн харсан сонссноор л яваад байгаа байхгүй. Тэрэндээ хизээч шалгалт хийхгүй, тэргээ хизээч эргэлзэхгүй, тэргээ хизээч асуухгүй яваад байгаа байхгүй. Миний үнэсчихсэн сонссон юм буруу байл яах юм? Тийм. Бурууг юугаар шалгахгүй? Нөгөө номнууд уншиж шалгана шүү дээ.